Сайн байцгаана уу? За, үгээ хэлэхэд таатай байна. За, миний нэр Одон Зай гэдэг. Би Нарлаг Монголоос мэдчилж байна. Тэгээд маш сайхан байна, маш олуулаа байна. Энэ сайхан үгээ хэлэх боломж бололцоо олдож байгаа энэ цаг үедээ бас их талархаж байна. За, би 6 хүүхэдтэй ээж. Гэртээ хүүхдээ хардаг юм ээж хүн байна. За, тэгээд оюуны тасгалжуулагч болсон сайхан түүхээсээ эхлээд хуваалцсан дээр авах гэж бодож байна. За, тэгээд манай монголчуудын хэлдгээр одоо хэний мориор одоо зам төгсөн бэ гэдгээ хэлүүл их зүгээр гэж хэлдэг. За тэрнтэй адилхан би бол юугаач мэдгүй одоо ингээд төөрөлдөд явж исэн хүн зүгээр л нэг танил 9 давхрынхаа танил найз нар мандах найзынхаа одоо энэ өсөлтөөр чи одоо нэг л их ууртай бухимдалтай байна. Тийм учраас чи тэр Зис Эрдэнэ гэдэг хүний сургалтанд суугаад үзээ гэд энэ одоо сайхан саналыг хүлээж аваад за тэгээд тэр Зис Эрдэнэ багшийнхаа сургалтанд сууснараа миний энэ амжилтын түүхийн үе таалга маш томоор нэгдэж ирсэн. Тэгээд юуны өмнө нар мандах найздаа маш их талархлаа гэдгээ хэлмээр байдаг. Хэлмээр одоо байнга хэлдэг. За дээрэс нь одоо А усгийн маань зааж өгсөн сайхан Зис Эрдэнэ багштай маш их талархлаа. Тэгээ миний багш бол дэлхийд домог. За тэгээ маш олон сайхан хүмүүсийн оюуны мэлмийг нээж өгдөг юм сайхан одоо домогт хатан ийм сайхан багш байгаа. За багшийн маань багш Сувд Эрдэнэ багштай бас талархлаа гэдгээ хэлмээр байна. Байнга чиглүүлж, байнга зөвлөж энэ сайхан одоо амжилтын маань зам үе таалгыг байнга нээж өгдөг энэ сайхан багштай бас их талархлаа гэдгээ дахин хэлье. За дээрэс нь одоо Монгол төдийгүй олон улсад олон улсад маш олон сайхан шавнараа бэлтгэж байгаа, маш олон сайхан шавнараа ингэж одоо түгээн дэлгэрүүлж чадсан домогт татан их баярын саргал багштай маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн одоо орчуулгын маань бас саруулагч маань хийж өгж байгаа. За дээрэс нь одоо Роберт Рогш, Питер Силтон, за Дауган багштай маш их талархлаа. За ингээд ер нь бол оюуны тасгалжуулагч болохоос өмнө Одон Зай миний бие бол ерөөсөө л энэ амьдралын төлөө махан биеэр одоо морь нохой метод ингэж зүтгэж ингэж явж исэн байлээ. Бүхэл одоо энэ энерги ирч хүч бүх зүйлээр шавхаж ингэж ажиллаж байсан байна. За тэгвэл одоо 8 дасгалтай болсон учраас энэ бүх одоо амьдрал бүх амжилтыг бол ерөөсөө л энэ 8 дасгалынхаа үр дүн ид шидээр л одоо энэ сайхан амжилтуудыг гаргаж байна. Энэ сайхан одоо амьдралыг бол маш сайхан үлгэрийн мэт сайхан авч явж чадж байна. За тэгээд өнөөдөр үг хэлж байгаа нь бол би олон улсын гранд амбассадор, олон улсын 5 дугаар зэрэгтэй ийм оюуны тасгалжуулагч болоод энэ үгийг одоо ингэж хэлж байна. Тэг ер нь бол оюуны тасгалжуулагч нартай юу гэж хэлэх вэ гэвэл тууштай байх, үнэн байх, за шудраг байх. За тэгээд ийм л байх юм бол энэ тарих бие сэтгэл гэдэг бол ура! Удачи и дружба с нами всегда. Богатство и счастье — это наша судьба. Здравствуйте, меня зовут Одон Зай. Я приветствую вас из солнечной Монголии. Прежде всего, как говорят у нас в Монголии, чей лошадью те приблизиться к цели. Я хотела бы рассказать, благодаря кому я встретила в Суперджамп. Я мама 6 детей. В тот непростой период, когда я подряд родила своих детей, совсем недавно потеряла маму. Именно тогда в моей жизни появился Суперджамп. Моя знакомая, а теперь уже близкая подруга Нармандах посоветовала мне в Суперджамп. Ты стала как-то другая. Обязательно сходи на тренировку Суперджамп. В 2023 году я сразу прошла тренировку после разговора с подругой и уже через 10 дней стала про-интеллект-тренером. С того момента я считаю, в моей жизни широко открылась двери к успеху. Хочу выразить искреннюю благодарность великому лидеру, наставнику Зис Эрдэнэ, который научил меня Суперджамп. Благодарю наставнику Сувд Эрдэнэ. Особую благодарность выражаю легендарной королеве, лидеру мирового уровня Сарол Ихбаяр. Также благодарю Роберту Ра, Даугану, Петру Силькану, а также своих замечательных учеников, которые дают мне огромную силу. С момента, как в моей жизни появился Суперджамп, моя жизнь словно стала сказкой. Я живу так, как всегда мечтала. До того я была физически истощена, находилась в отчаянии, постоянно тяжелая работа, борюсь за жизнь. Сегодня я даю тренировку на 8 упражнений, достигаю прекрасных результатов, путешествую по разным странам и обрела финансовую свободу с доходом долларов. Самое главное, что я хочу сказать, нужно быть настойчивым и честным. Это основа успеха. Сегодня я выступаю в статусе международного гранд-амбассадора
5 ранга. Благодарю всем. Даю горячий микрофон обратно в величайшему легендарную нашу королеву Лену.